Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрм журмын дагуу архитан согтуурхыг хааж боох бус үйлчлэгээ хааж болсон нь олон сөрөг үр дагаврын эхлэл болсон. За тухайлбал архитан согтуурхыг хазаарлах эрх бүхий албан хаагчид нь баар, ресторан, пабынхаа эзэн болж сүлбэлдсэн. За хуулийг хамгийн хүнгүүдүүлдэг эрхмүүд болон хувирсан байнамаа. Улсын хурлаас батлагдсан хуулийн дээр юу гэж их тодорхой заасан гэхээр зэрэг 12 цагаас хойш архитан согтууруулахундаа худалдахыг хориглоно гэсэн байхгүй юу? Өөрөөр хэлбэл кассаар гүйлгээ хийхгүй шүү гэж шүү дээ. Зарж борлуулж болохгүй шүү гэсэн байхгүй. Тэгээ яг нөгөө социализмын үеийнхээ захиргааны аргаар дээрээс нь яасан гэхээр зэрэг үйлчлэгийг наагаа хийчих байгаа байхгүй. Бус доорнд одоо Европ улсуудад байдаг шүү дээ, тийм ээ. 12 цаг хүртэл худалдаал тэгэл яг 12 цаг болонгууд худалдаагаар зогсоодог. Үйлчлэгээгээ зогсоодоггүй. Бид нүдэн айнаад худлаа яриад яваад байгаа болохоос биш. Зохион байгуулалтын гэмт хэрэг бол маш хүчтэй болж байна. Яг үндэ 12 цагаас хойш үйлчлэгээ хаагдсан байхгүй. Бүх үйл ажиллагаа хууль бусгаар яваад ирсэн. Тэгээ тэрэнд нь бүр одоо бүх одоо юу гэдгийг тэнд хянах ёстой улсууд нь олбогдсон, зогсоох ёстой улсууд нь нийлжсэн. Одоо ийм корпорац болоо хувирдсан байгаа. Одоо энэ харин ингэж жагаад хоорондоо нэгдэж их том хүчрхэг болох юм бол энэ аюул болох гэдэг шүү дээ. Тиймээс үйлчлэх эрхийг нь өгч тэг 3 цаг хүртэл ажилуулан архи согтууруулах хундааг тэг цагаас хойш худалдан борлуулахгүй байх хэрэгтэй гэж үзэж байна. Шинээр боловсруулагдж байгаа журамд цаашаа хүлээн зөвшөөрөх олон заал багтсан байлаа. За тухайлбал хуулиа дагаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлөө цуцлуулсан байгууллагад дахин тусгай зөвшөөрөл олохгүй байх зэргээр хариуцлагын тогтолцоог сайжруулжээ. Харин шинэ төслийг унахад нөлөөсөн заалт нь үйлчлүүлэгчдэд нэг удаа ПЕВ 660 мл, дарс 100 мл-ээс ихгүй хэмжээгээр олохыг зөвшөөрөх бөгөөд согтууруулах хундааны агуулмжгүй ПЕВ дарсыг үйлчлэгээний зэсэндээ оруулсан байх гэжээ. Түүнчлэн архигүй цэнгэний газрыг жил бүр шалгаруулж урамшуулдаг байх шинэ журам батлуулахыг хүсэв. Энэ нь жилд 120 сая төгрөгийн урамшуулалтай. Энэ нийтийн хоолны үйлчлэгээний бүх байгууллагууд дундаа болцолтой байж болно. Ресторан ямар нөхцөл хангах ёстой юм. За энэ одоо архигүй цэнгэний газар ямар нөхцөл хангах ёстой юм. Тэгээд энийг үйл ажиллагааг сэтгэл зүйн хувьд урамшуулсан бага хэмжээний одоо урамшуул өгсөн тийм байж болохоос энэ нийслэлийн мөнгийг ингэж хувааж идэх гэсэн тийм заваа юм хийхэ бойл гэж хэлмээр. Энийг бол би бол зөвшөөрөхгүй байна. Энэ шалгуулах болцлын үед. Тэгээд засаг дарга гаргана гэж одоо шахахгүй бол би энийг бол хойшлуулах саналтай. Энэ бол маш муу боловсруулагдсан. Ийм аргал одоо амьтны илэг дог болох байх гэж бодож байна. Жил бүр болцол хангасан үйл ажиллагаанд тогтворцсон 3 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах цуваагаар нь байр эзлүүлэн эхний 3 байрыг мөнгөн шагналаар урамшуулах гинэ. 1-р байр өргөмжлөл 50 сая төгрөг, 2-р байр өргөмжлөл 40 сая төгрөг, 3-р байр өргөмжлөл 30 сая төгрөгөөр шагнаж байх тухай заасан байв. За энэ нь төсвийн хөрөнгийг дэмий зүйл зарцуулах эхлэл хэмээн шүүмжлүүлсэн. Хотын даргын зүгээс энэхүү шагнал урамшууллын байр суурьтай санал нэгдсэн. Дахин наривчлан судлах олон алдаа байгаа учраас дахин боловсруулах хэрэгтэй хэмээн буцаалаа. Тэр цагийн тухай зүгээр иргэд нягталж бодъё. Энэ өдөр бүхэн 3 цаг хүртэл байх юм уу? Шөнийн 3 цаг хүртэл байх юм уу? Өдөр бүхэн. 7 хоногийнхаа өдрүүд ялгаатай байх юм уу? Тэгэл баасан гаригийг, бям гаригийг одоо нэрлэлсэн байгаа шүү дээ. Одоо баасын игчийн төрсөн өдөр, бям бахын яасан өдөр ч үлээ төрсөн өдөр гэдэг. Тэрүүгээр л явна үз. Тэгэл баасандаа л одоо тэгэл бүгдээрээ тэр яг доктор би энэ үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа ажилчтай бодоод байна бас. Тийм ээ? Яг бол тэд нар чинь бас шүнжин нухлуулж шít. Шөнийн цагаар баар, рестораныг ажилуулах нь зүйтэй. За архитан согтуурах явдал нь хааж боох тусам илүү их хууль зөрчих, хүний амнаас эрүүл мэнд эрсдэх аюул дагуулдаг. За тухайлбал хойд төршид ийм гашуун түүх гарсан удаатай юм а.